За манай багш бол нэгдүгээрт бол эмч биш ээ. Хоёрдугаар дан биш. Тэгээ үний юм гэдэг бол үнэн л байдаг. Цаг хугацааны шалгуурыг давдаг. Та эдгэрэх боломж байгаа гэвэл 100 биш 1000% боломж байгаа. Эдгэрэх сонирм биш ээ. Яг тий. Тэгээ эдгэрчээ цаана нь байгаа амьдрал нь чухал. Тэр намайг гомдоцсон, тэр намайг тэгж хулигдсан, тэр тэгж одоо намайг зовоогоод байгаа. Тэр тэгсэн учраас би өнөөдөр өвдсөн байгаа, зовж байгаа гэж зүйл ирдэг. Эрүүл байна гэдэг чинь өөрөө хүний язгуур мөн чанар болохоос биш амьдралын зэрлэг шүү дээ. Тий. Энэ оногийнхаа бид хамтран подкастын оюун бодол гэдэг энэ дугаар Монгол хүний халуун сэтгэлдээ үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээ гэсэн баг ухамсар гэдэг. За амар мэнд байцгаана. Эрхэм хүндэт ухамсарын хүч подкаст нэвтрүүлгийг минь үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргэж мэдчилж байна. Энэ удаагийнхаа дугаарт бид бүхэн эдгэрлийн өргөөнийхөө гүйцэтгэх захирал Бацаахан захирлыгаа урьж авчираад ингээд ярилцахаа сууж байна. Тэгээ бид хоёр энэ эдгэрлийн өргөө гэж хаягтай нэг юм барилга Улаанбаатар хотод шинээр бий болоод хэдэн сар болж байна те нэг 4 сар. Тэгээ энэ эдгэрлийн өргөө гэсэн хаягтай ногоон барилга дотор ер нь юу болоод байгаа юм бэ? Ямар учир жанцантай байгууллага гаргаад ирсэн юм бэ гэдэг талаар үнэн зөв тодорхой мэдээллийг өгөө гэж бодоод бид хоёр бол сууж байгаа. За тэгээд Бацаахан захирлыгаа одоо манай үзэгч хүмүүстээ мэдээлж өөрийгөө танилцуулж өгөөч гэж хүсэж байна. За амгалан дүүрэн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За намайг бол Бацаахан гэдэг. Багшийнхаа одоо эдгэрлийн дасгалж бололт сэтгэлийн шийдгээд хөтөлбөрт хамрагдаад бас өөрийнхөө дотоод дуу хоолойныхаа дагуу үйл хэрэгээ ингээд хийж явж байгаад багшаасаа одоо энэ эдгэрлийн өргөө гэдэг байгууллагыг бас нэг хариуцж яваач гэсэн одоо урилгыг хүлээж аваад тэгээд одоо ингээд эдгэрлийн өргөөгөө одоо өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдаад ингээд явж байна да. За тэгээд энэ эдгэрлийн өргөө гэдэг тэр барилга тэр байгууллага одоо төрийн бүс байгууллага болчихсон явж байгаа тийм. Энэ маань яаж байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар та нэг. За эдгэрлийн өргөө маань бол 2024 оны 9 сарын 6-нд бол анхныхаа одоо үд хаалгаа нээж анхныхаа танхимын ангийн сургалтыг явуулж ингээд эхэлсэн. Одоо тэгэхээр 3-4 сар л болж ах шиг байна. 3-4 сар болж байна. За эдгэрлийн өргөөн дээр бол одоо яагаад байгуулагдсан бэ гэхээр багшийн маань хөтөлбөрүүд бол өмнө одоо цахим онлайнаар ингээд явагдаж ирсэн болвол түүнийг дараагийн төвшөнд нь гаргаад яг энэ танхимаар тэгээд биежилсэн илүү одоо дараагийн төвшний үйлчлэгийг үзүүлэх зорилготойгоор ингээд байгуулагдаад явж байгаа. Тэгээд одоо яг үйл ажиллагааг нь авч явж байгаа хүмүүс чинь бол багшийн маань шавнар, за манай менторууд, за тэгээд одоо хүмүүс бүгдөө бол яг хав төрийн бүс байгууллага ингээд байгуулагдсан. Төрийн бүс байгууллага хэлбэрээр тэгээд одоо ингээд шавнар нь багшийнхаа үйл хэргийг улам сайхан дэлгэрүүлээд төмөн олондоо хүргэхэд чиглэсэн өөр өөрсдийнхөө гэсэн үгдэл явьяасаа тэнд гаргаад ингээд хүмүүсттэйгээ үйлчлэгийг илүү дотносож ойртуулсан ингэж л явж байна. Одоо өдөр болгонд хүмүүстэнд маань божигнжил байна да. Тэгэхээр эдгэрлийн өргөө бол хүмүүс бол жаргаа багш гэдэг хүн тэнд нэг юм ажиллаж байгаа юм шиг ойлгож байгаа. Жаргаа багш тэн дээр байж идэм шиг ойлгоод байгаа тийм. Тэгэхээр эдгэрлийн өргөө бол манай шавь нарын одоо удирдан явуулж байгаа. Манай шавь нарын хамтран байгуулсан удирдан чиглүүлж авч явж байгаа. Шавь нарын маань одоо төрийн бүс байгууллага байдлаар ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Жаргаа багш гэдэг хүнээс тусдаан үйл ажиллагаа явуулдаг. Тусдаан одоо ийм байгууллага болж хөгжиж байгаа шүү гэдгийг манай үзэгчдээс ойлгох хэрэгтэй баг тийм ээ. Яг одоо тэр эдгэрлийн өргөө дээр чинь би ер нь очихгүй байгаа шүү дээ. Ер нь одоо сардаа нэг очиж гэнэ үгүй. Тэгж байгаа. Тэ эдгэрлийн өргөөн дээр бол яг л нөгөө тантай уулзна гэсэн хүмүүс их ирнэ. Одоо багш одоо энд байж идэх юм уу, хичээл байдаг юм уу, нэг уулзчих юмсан ингээл тэгээд гоё одоо эдгэрлийн өргөөн дээр бол яг багшийн сургалт хөтөлбөрүүдийг бол бид нар ингээд яг ингээд дараагийн төвшөнд нь явуулж байна. Багш маань бол ингээд тусдаа сууж байгаа гэдэг ингээд хүмүүст хэлдэг. Тэгээд яа харахгүй одоо ингээд зарим хөтөлбөрүүдийн одоо дундуур нь ганц нэг удаа тантай уулзах шаардлага гарсан үе таныг ингээд ураад сталны сардаа та маань ганц тал эдгэрлийн өргөө морилж байгаа да. Тэгээ санхүү одоо орлого мөнгөний хувьд ч гэсэндээ эдгэрлийн өргөө гэдэг төрийн бүс байгууллага тусдаа байгуулагдсан. Тэр төрийн бүс байгууллагаараа үйл ажиллагаагаа өөрсдөө санхүүжүүлээд өөрсдөө цалин мөнгө юмаа ингээд олгоод ингээд явж байгаа. Өөрсдөө тэнд одоо тэр
барилгынхаа бас түрээс ашиглалт янз бүрийн маань төрлөөд ингээд явж байгаа. Одоо эдгэрлийн өргөө гэдэг тэрнээс орлож байгаа орлогыг л ингээд одоо намайг л их мөнгө авч байгаа гэж боддог шиг байна. Эдгэрлийн өргөн дээр бол багшаа бид нар ч ерөнхийдөө хамтарлаар ажиллаж байгаа шүү дээ. Одоо манай багш нар одоо менторууд байна. Тэд нар ерөнхийдөө бүр ингээд хамтрагч. Тэнд бол ажилтан гэж ерөөсөө үндсэндээ байхгүй. За яг 100 хэдэн одоо үйлчлэгээний хэдэн ажилчид байна гэж болж байна. Тийм ээ. За мэдээж захиргаа менежмент санхүү гэж байна. Босод яг хөтөлбөр дээр орж байгаа багш нар дандаа юм хамтралаар ингээд зэрэгцээ ингээд ажил биш, ажилтан биш, хамтрагч нар гэж болж үндсэндээ явж байгаа шүү дээ. За эдгэрлийн өргөө маань бол энэ одоо манай шавь нарын маань хамтарч үүсгэн байгуулж хамтарч үйл хэрэг өрнүүлж байгаа. За хамтран өдөрдөж зохион байгуулж авч явж байгаа нэг ийм үйл хэрэг өрнөж байгаа гэдгийг манай үзэгчд бол эндээс ойлгосон байхаа гэж бодож байна. За тэгээд эдгэрлийн өргөөн дээр маань одоо ямар үйл ажиллагаа явагдаж байгаа вэ? Тэнд ер нь тэр барилга дотор юу болоод байна гэж. Тэ одоогоор бол эдгэрлийн өргөөн дээр маань гол хэдэн хөтөлбөрүүд бол явагдаж байгаа. За нэгдүгээрх нь бол одоо эдгэрлийн дасгалжуулалт 1 2 3 гэдэг онлайн хөтөлбөр нь яг танхимаар явагдаж байгаа. Эдгэрлийн дасгалжуулалт 1 2 3 нь гуруула өдөр бүр орой анги гэдэг ингээд орой анги хүртэл ажилтан хүмүүстэй зориулаад хөтөл гаргачихсан гэдээ явагдаж байна. За дараагийн нэг хөтөлбөр нь бол хүүхдэд чиглэсэн хөтөлбөр явж байгаа. 6-аас 10 насныхан 11-аас 14 насныханд зориулсан энэ хөтөлбөрүүд явагдаж байна. За тэрний дараагийн одоо бидний гол цөм нэг хөтөлбөр маань бол илүү нөгөө VIP одоо төвшөнд явагдаж байгаа кавант ангаах гэдэг хөтөлбөр маань явагдаж байгаа. Тэгээ өргөн дээр маань одоо хүмүүс ихвчлэн одоо ямар хүмүүс ирж байгаа вэ гэдээ одоо ингээд үзэхээр бол одоо ямар хөтөлбөрт нь илүү хамрагдах вэ би надад тулгараад байгаа асуудал юм байна. Аль хөтөлбөртөө явбал би илүү одоо үр дүнд хүрэх вэ гэдэг л асуулттай хүмүүс л ихвчлэн эдгэрлийн өргөн дээр ирж байгаа. Тэгээд эдгэр хүмүүстэй бол би яг бид нэр юу гэж байгаа гэхээр ерөнхийдөө бол ийм 4 төрлийн сонголт байна гэж хэлдэг. За ямар 4 төрлийн сонголт байгаа вэ гэхээр нэгдүгээрт бол та онлайнаар үнэгүй 5 өдрийн сургалтанд хамрагдах боломж байгаа гэдэг. Одоо үнэгүй сонголтыг хэлдэг. За үнэгүй 5 өдрийн хичээл бол яг та гэрээсээ гар утснаас ингээд үзэн тэр гар утснаас үзэж байгаа 5 өдрийн үнэгүй хичээл бол 5 байтгаа 50 өдөр үзээд барахааргүй юм байдаг шүү дээ. Тэрийг ингээд хэлдэг. Энэ үнэгүй хичээлийг хүмүүс үзэж сонсож байгаад маш их хүмүүс эдгэрдэг гэвэл эдгэрдэг одоо зөндөө туршлагууд байж байгаа шүү дээ. Нөгөө мантра маань байж зөвхөн мантра сонсож байгаа л эдгэрсэн хүмүүс байгаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс бол ингээд зарим хүмүүс хэлдэг би тэр үнэгүй хичээлийг би хэдэн сар үзсэн гэдэг хүмүүс ирдэг шүү дээ. Тэгж байгаа би итгэцэн гэдэг. Эртээд одоо ингээд тангим дээр нэг хүн бүр ингээд өөрийнхөө бодж чигээрсэн байгаа. Тэгэхээр үнэгүй хичээлээс бол бид нар яах вэ гэхээр бүх хүн баргал үнэгүй хичээлийг үзэж тэрийгэ суур ямаа сайн ойлгож байгаа хэрэгтэй гэж ингээд чиглүүлдэг. Тэгээ тэнд эдгэрэл явагддаг. За хоёр дахь сонголт нь болох дээр юу вэ гэхээр эдгэрлийн дасгалжуулалт 1 2 3 хөтөлбөрийн онлайн анги гэж байгаа шүү дээ. За онлайн анги бол нийтдээ 3 сар ингээд явах боломжтой. За одоо нийлээл одоо нэгнээ сая 300 мянга хүрэхгүй хөтөл хүн байдаг шүү дээ. Тэгээд энэ онлайн ангийн хөтөлбөрт явагдаж байгаа хүмүүст асар их эдгэрэл явагддаггүй л явагддаг. Энэ бол таны хоёр дахь сонголт байгаа. Онлайн анги бол одоо маш их сайхан давуу талтай байдаг. Тийм ээ нөгөө давуу талыг хэлж өгнө. Яагаад гэвэл хаанч байсан, гэртээ байна уу, гадаадад байна уу ингээд хаанч байсан та ингээд утаснасаа хичээлээ сонсох боломж нь байгаа. Яг хөө тэнд бол илүү бие даах шаардлага үүсдэг. За давуу тал нь бол ийм сайхан давуу талтай байдаг юм аа гэдэг. Хоёр дахь сонголт юм. За гурав дахь сонголт нь бол яг одоо манай эдгэрлийн өргөө байгуулагдсан уялдаатай. Энэ ЭД1, ЭД2, ЭД3-ыг танхимаар та яг өөр ингээд цаг заваан зориулаад 7 хоногт 3 өдөр сонно. Тэгэхээр энэ 3 өдрийг бол яг өөрөө цаг заваа зарцуулаад яг ингээд өөрийнх нь тэр эдгэрэлт одоо үнэсний тууштай байгаа хүмүүс бол танхимаар ирүүл илүү давуу талтай. Танхимч нь маш их одоо хөтөлбөрийн илүү баялаг болоод ирдэг шүү дээ. Тэгээд амьд хүний уур амьсгал, амьд орчин энерги гэдэг ч бол илүү үнэхээр одоо ингээд туршилтаар бол батлагдчихж байгаа. Маш олон хүмүүсийн танхимд явж эдгэрэл болоод авж байгаа нь харагдаж байгаа. За 3 дахь сонголт нь бол энэ танхимын ангийн сонголт байна. Тэгээ энэ бол яг ууж байж юу. 7 хоногт 3 удаа явна. Тэгээд яг ЭД1 гэхэд үндсэндээ 2 сар явчихдаг гэсэн үг. Тэгээ яг үн аншны тухайд бас хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Бүтэн суух юм бол нийтдээ 700 сая төгрөг байдаг. Тэгээд төлбөрөө ингээд бүтэн төлсөн хүн бол 20% өнгөлөдөө 560 мянгаар ингээд 2 сар суучих байгаа байхгүй. Тэгээд тэр хугацаанд ч бол асар их одоо сайхан ухаарал эдгэрэл бицэклэт дэрлэг авч байгаа, үр дүн гарч байгаа. Бидний анхны туршилтаар одоо өнгөрсөн жил
танхимын ангийг одоо та маань анх туршилтаар явуулаадах гэдэг явуулахад бол яг тэр 2 сарын хугацаанд ЭД-ийн хичээл дээр 3 элгэний хор дотор таван идэгсэн шүү дээ. Яг тэр 2 сарын хугацаанд 7 хоногийн 3 өдөр явж байгаа. За нэг тулаа авч таах гэж тийм юм. Тэгэхээр танхимын анги бол үнэхээр асар их үр дүнтэй байдаг нь харагддаг. Байнга ингээд мэдрэгдэж байгаа. За ингээд энэний дараачийн 4 дахь сонголт нь бол гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр ЭД-ийн одоо онлайн танхимын анги энэ бүгдэд хамрагдаад ингээд явцсан. Сэтгэлийн эдгэрэл, биеийн эдгэрэл нэлээд явагдсан ч ихсэн бас нэг жоох юм үлдсэн. Нэг бол одоо биднээс асуудал өнөө маргаашгүй цаг хугацаатай оролдож байгаа. Тийм ээ. Зайлшгүй хажуудаа нэг заавар чиглүүлэг хэрэгтэй. Бүр ингээд юм тулцсан үйлчлэгээ буюу төрөний онлайн танхим тэгээ ганцаарчилсан өөр нэмэлт юмнуудыг бүгдөө ингээд багтцсан нэг эмчин төр хүртэл орж байгаа ч шинжилгээ онцлогын дээр нүд дүнд гарах. Ийм багцсан хөтөлбөр VIP хөтөлбөрийг зайлшгүй шаардлагатай хүмүүс та сонголтоор авч болно гэдэг дөрөв дэх сонголтыг нь бол санал болгож ийм 4 сонголт танд байна. Тэгээ та маань өөрөө болон гэр бүлийнхэнтэй хань ижил өргөдтэй ярилцж хагаад шийдвэрээ гаргаарай гэдэг сонголтыг л санал болгодог. Тэгэхээр үнгүүгээс хадаад үнтэй ийм 4 сонголт байна гэдгийг ерөөдөө хэлж өгöd яваадах. За тэгээд энэ 4 сонголтыг 5 сонголтыг тэгээ одоо өөрөөр хэлэх юм бол үнгүүдээ суугаад та өрдөн хүртэж болох байна. За илүү те цаашаа явах юм бол онлайн сууж болох юм байна, танхим сууж болох юм байна. Бүр бичлээд ганцаарчлаад аваад VIP төвшөнд илүү гүнзгий төвшөнд авъя гэх юм бол кавант хангахад хамрагдаж болохоор байна тий. Ингээд энэ баялаг хөтөлбөрүүд бол танд бас сонголттой нээлттэй байгаа гэдгийг манай цаахан захирлын ярианаас сайхан тодорхой ойлгогдцохоор хүмүүс ингээд авч байгаа байх гэж бодож байна. Тэгээ манай эдгэрлийн өргөн дээр ирж байгаа хүмүүсийн хувьд ямар хүмүүс ирээд ямар болж гараад за ямар үр дүн хүртээд байгаа вэ тэнд яг ямар хөмсүүдэд үйлчлээд байгаа вэ? За тэгээ энэ дээр одоо ингээд анзаархад ер нь нэлээд сонирхолтой юм баг харагдсан. Ер нь 6 7 төрлийн хүмүүс байна гэж би ингээд анзаарсан. Ирж байгаа хүмүүсийг анзаархад. За нэгдүгüүрт бол Монголынхон одоо аль сайн эмнэлэг эмчийг бол бүгдөрөнгө нь яваад үзсэн. За тэгээд төдийлөн одоо асуудал бол тодорхой хэмжээнд шийдэгдсэн ч гэсэн дагтсан, барьцсан тийм ээ ингээд бас болохгүй байна гэд тэгээд яхав ирж байгаа нэг төрлийн хүмүүс байж. За хоёрдугаар төрлийн хүмүүс бох дээр бас Монголынхан эмнэлгүүдээр бүгдөрөнгө нь явсан ч гэсэн оншилдохгүй. За эмнэлэг зүгээр нэ гэдэг хариу гаргаад байдаг. Тэгсэн гэр нь өөрөө яхав зовиртой. Тэгээд ирж байгаа нэг юм хоёр дахь төрлийн хүмүүс байж байгаа. За гурав дахь төрлийн хүмүүсийн дотор яахав гэхээр Монголынхан эмнэлгүүдийг дүүргээд гадагшаа дотгошоо зөндөө явцсан. Тэ одоо хятад руу Хөхөд руу за одоо өөр ямар орнууд байдгийг тэгээд одоо хэдэн 10 хэдэн 100 саяар нь бүр 500 сая төгрөгөө хүртэл одоо ингэ зарцуулсан. Би одоо ингэ үрдэн хүрээгүй гэдэг нэг ийм төрлийн хүмүүс. Гадагшаа дотгошоо зөндөө явцсан. Хамаг байдгаан бараад үрээ дууссан ийм хүмүүс. Гурав дахь төрлийн хүмүүс нь байж байгаа. За дөрөв дахь төрлийн хүмүүс нь бол яах вэ гэхээр Монголдоо эмнэлгээр яваад яг одоо хавдартай хүмүүс гэсэн үг. Тэгээд танд бол одоо эмнэлэг талаас бол одоо ингээд хийх зүйлүүдийг хийгээд дүрцэн одоо танд бол ингээд дуучлаарай л гэдэг үндсэндээ үг хэлсэн. Ийм хүмүүс дөрөв төрлийн хүмүүс нь ирж байгаа. Одоо эцсийн адилгаал танай л энд л байна гэдэг л одоо юм. Зарим бол одоо эмнэлэг эмчнэр нь бол одоо танд ингээд одоо асуудал бол ингээд боллоо та тэнд эдгэрлийн өрөө гэж нэг байгуулагдсан. Тийшээ нэг очиж үзүүл яасан гэж хэлсэн гээд ирж байгаа хүмүүс үргэлж байж байгаа. Тав дахь төрлийн хүмүүсийн дотор яах вэ гэхээр эмнэлэг домлогоор зөндөө явсан. Дахиад дараагийн төвшин нэг үзүүлж харуулдаг газруудаар нэлээд яваад үзүүлж харуулсан тий. Засал ном нэлээд хийлэгдсэн тийм ээ. Тэгсэн ч гэсэн бас төдийлөн үр дүнд хүрч чадаагүй ийм төрлийн хүмүүс ингэж ирж байгаа. За 6 дахь төрлийн хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр хэн нэгний ятгалгаар за тэгээ бараг хөтлөөлн, чихтөөлн тийм ээ. Тэгэж нэг ирж байгаа хүмүүс. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр нэг ингэж ярьж байгаа шүү дээ. Гэхдээ одоо намайг нэг юм сүлжээнд оруулах гэж байгаа юм шиг манай ээж тест үнэхээр их зүтгүүлсэн ингээл ингэж ирж байгаа. Тэгээд ингээд хөтлөгдөөл ингээл ирсэн чинь хаягийг харсан чинь эдгэрлийн өргөөгээд хаяг багтаж хөө энэ ч гэдэг сүм юм биш үү? Энэ яг л сүм давааг аваад ирлээ гэж бодсон гэж. Тэгээ ингээд орж ирээд ингээд хөтөлбөр тарамсан чинь уучлаарай энэ сүлжээ биш юм байна. Энэ юу сүм биш юм байна. Тэгээ энэ үнэхээр одоо зүрхсийн боловсруулах газар мөн байна аастаа ингээд баярлалаа гэдэг ингээд дагуулж ирсэн тэр нэг чигтэж явж ирсэн хүндээ талархаад ингээд сочтой. За 7 дахь төрлийн хүмүүс нь бол яах вэ гэхээр харин ястай жинхэнэ өөрийн гэсэн сэтгэлийн дуудлагаар ирдэг хүмүүс. Энэ 7 дахь төрлийн хүмүүс байна. Яах аргагүй миний энэ асуудыг шийдэх газар
энд байна. Жаргал багшийн хөтөлбөр байгаа юм байна. Эдгэрлийн өргөө байгаа юм байна гэдэг энэ сонголтыг чинхүү өөрийнхөө дотоод сэтгэл хүчээрээ зорж ирсэн ийм хүмүүс байгаа. За гэхдээ нэг ийм тоон үзүүлэлт харагддаг. Энэ хамгийн сүүлийн 7 дахь төрлийн хүмүүс 100 хүн эдгэрлийн өргөнд ирэхэд нэг л хүн тийм хүн ирж байгаа. Тийм үү. 99 хүн нь бол ерөөсөө нэг эхний төрлийн хүмүүст орж байгаа. Тийм үү. Тэгээд яагаад тэгэхээр угаасаа бид нар ч гэсэн өөрөө тийм байсан юм лээ. Манай ингээд менторуудын яриг сонслоо. Өмнөх юм яхад угаасаа бид нар эхлээд итгэхгүй үгүйс гэдэг хичээл сонсоод эдгэрнэ гэж юу хийсэн гэдэг л нэг юм үгтэл бид нар байж байгаад тэгээд үнэхээр энэ хөтөлбөртөө орж ирэх гэж нэлээ юм туулна. Тэгэл өстой тэгж жагаад энэ туулах юмаа туулж байгаа л цаг нь болох дээр энэ хөтөлбөрт орж ирдэг юм л байгаа шүү дээ. Тэгээд ийм төрлийн хүмүүс огч ирэх гэдэг ирж байна да. Тэгээд ирээд танхимынхаа ангид бол одоо ихвчлэн ихэнх хүмүүс маань хамрагдаж байна. Тэгэл танхимынхаа ангид хичээлдээ эхний өдөр ингээд ирсэн хүмүүсийн тэр царай одоо нөгөө гундцсан гэх юм уу тийм айц хөөцтэй тэгээд яарсан сандарсан магадгүй стресстэй тийм хүмүүс байдаг бол танхимын ангийнхаа хичээлдээ яваал нэг хэдэн өдрийн дараа 3 4 өдрийн дараа гэрэлтсэн, инээдсэн, баярлцсан, хөөрцөн гэдэг юм нүүрэн дээр хойрол мөрөл бол бүр ил тод ингээд харагдаж байдаг. Тэгэл ингээд хөтөлбөртэй болоод ингээд явж байгаа да. Гайхалтай байна. Тэг жоохон таны ярианаас нэг жоохон эмзэглэх сэтгэл төрчлөө шүү. 100 хүний ганц л энд үнэхээр ийм зөв юм ярьж байгаа гэдгийг мэдж ирж гин гэхээр бас жоохон харамсалмар юм шиг гомдом орч юм шиг. Тэг яах вэ? Үнэхээр одоо бид нар их төрөлдөжээ тий. Бид нар одоо ямар нэгэн тийм шашин таныг оруулах гэдэг юм байхгүй. Огт байхгүй шүү дээ. Тий. Ямар нэгэн тийм сүлжээнд оруулах гэдэг юм байхгүй. Ямар нэгэн байдлаар хохироож холигтож мөнгө чинь авч тий. Буруу зөрүү юм руу түлхээд байгаа юм өрөөсөө байхгүй. Зүгээр л энэ Монгол хүн энэ язгуураа бид нар танимаар байна шүү дээ. Монгол хүн гэдэг чинь юу юм бэ? Тэр дундаа Монгол хүн гэдэг чинь юу юм бэ? Бидний энэ ухамсар сэтгэл гэдэг нэг юм хүч байна. Тань дотор байгаа тэр хүчээ та яаж ашиглах юм бэ? Тийм ээ. Хүн гэдэг энэ амьтан чинь үнэндээ ийм байсан чинь ийм буруу замаар орчоод байгаа юм байна штэ гэд үннийг чинь танд хэлж өгөх гээд таны жинхэнэ мөн чанарыг чинь танд таниулж өгөх гээд таныг өөртөө чинь өөрийг чинь танилцуулж өгөх гээд тийм ээ. Ингээд таныг одоо сайн сайхан болгох гээд л уулын ингээд зүтгэж байгаа бидний үйл хэрэг бол явж байгаа. Тэгээд эдгэрлийн өргөө бол ингээд миний одоо дотроо бас баярлж байгаа зүйл бол миний оролцоо байхгүйгээр манай шавнар тэнд ингээд бүгдээрээ үйл ажиллагаа явуулж байгаа. Анаагч, ментор, чиглүүлэгч багш нар нь бүгдээрээ шавнар байж байгаа. Ингээд өдөрдөн чиглүүлж байгаа хүмүүсүүд нь ч манай шавнар яаж байгаа. Би тэнд орж ингээд ингэдэг зааварлаа зөвлөөд байгаа юм байхгүй. Сардаа нэг очивол очингүйггүй. За би тэр одоо орлого мөнгөөс нь би ингээд шимт сорж аваад байгаа юм байхгүй. Тэн чин тусдаа ингээд явж байгаа. Одоогоор би ямар ч усаатайгаа нэг төгрөг авах байгаа. Тэгэхээр зүгээр одоо энэ үгэн дээрээс хандаа те 100-д нэг нь биш. Эч одоо ядаж 100 хүний уулын 50 тэгж ирмээр байна шүү дээ тий. Сэтгэл зүрхээрээ ирмээр байна шүү дээ. Тэгээ монголчууд бид нар өөрөө өөрсдийнхөө нэг юм язгуур чанарыг өөрөө өөрсдөө босож сэргэж үннийг ухаарч таних энэ юмнасаа ингэж цухтамааргүй л байгаа юм л да. Уул нь болвол тийм ээ. Айгүй бол магадгүй хараа эсэргээрээ нэг гадны нэг хүн хурж ирээд нэг сүлжээ юм уу нэг шашин юм уу яриад өстой нэг чихэн дээр нь цэцэг ургуулах юм бол манайхаа айгүй бол тэнд бас бөөнөрөө очиж байгаа байж магадгүй шүү бас зарим тохиолдолд тийм тохиолдлууд байдаг штэ. Тэгэхээр бол ингэмээргүй л байгаа ер нь бол яг цаг хугацаа харуулна л та тийм ээ. Ёстой цаг хугацааны асуудал болох гэдэг. Цаг хугацаа бол харуулна. Тэгээ үнийн юм гэдэг бол үнэн л байдаг. Цаг хугацааны шалгуурыг давдаг. Худал хоормог зүйл бол тухайн цаг үедээ зөв юм шиг харагддаг. Хэдхэн жилийн дараа эргээ харахад тэр худлаа байсан, буруу байсан илэрдэг тийм ээ. Одоо таны эдгэрлийн өргөөг аваад удирдаад явж байгаа хүний хувьд тэрүүгээр өөрчлүүлж байгаа хүмүүсүүдийн үр дүн яаж харагдаж байгаа юм танд? За одоо яг ийм болдго юм гэж. Эдгэрлийн өргөн дээр ирж байгаа хүмүүс намайг эдгийх үү гэдэг асуулт тэнцэнд ирж байгаа, зорж ирж байгаа. Тийм ээ нөгөө одоо эцсийн найдвар л одоо танах байна. Ялангуяа одоо каунтер орж байгаа хүмүүс бол тийм байдалтай ингэж ирж байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй бол
яг ихэнд нь бол нэлээд ямиг зөв ойлголтыг өгөхтэй гэдгийг бол баримталж байгаа бид нар хэлж байгаа. Тэгэхээр юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар за эдгэрлийн өргөөг бол нэгдүгээр та имлэг биш гэдгийг сайн ойлгоорой гэж хэлдэг. Бид бол имлэг биш. Биднэрт таны өвчин сонирн биш гэж баргалж хэлчихэж байгаа. Биднэрт юу сонирн бэ гэхээр таны өвчнийг үүсгэсэн сэтгэл зүйн тэр сөрөг төлөв байдал чинь л сонирн байгаад байгаа юм аа. Тэн дээр манай багш нар тантай хамтарч, таны гэр бүлтэй чинь хамтарч, хичээл хөтөлбөртэй хамтарч, эдгэрлийн өргөдөө хамтарч ийж тань дээр ажиллаж тэгээд нэг гол үг хэлдэг нь та өөрөө өөргөө эдгэх юм шүү гэдэг үг хэлдэг. Нөгөө чинь намайг та нар эдгэх үг гэсэн мэт ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэнд бол та өөрийгөө эдгэх шүү гэдгийг нь одоо голчиж хэлнэ гэсэн үг. За ер нь бол яг үгээр энэ эдгэрлийн дасгалжуулалт хөтөлбөрт одоо таны маань ярьдаг үг шүү дээ. Хичээл донд байдаг. Эдгэрлийн дасгалжуулалт хөтөлбөрт хэн нэгэн хүн ороод эдгэрх юм бол эдгийсэн хүн нь та өөрөө байдаг. Хэн нэгэн хүн эдгэрлийн дасгалжуулалт хөтөлбөрт ороод эдгэрх юм бол тэр эдгээсэн баатар нь та өөрөө байдаг. Харин таныг эдгэрхэд би бол хуруугаач хөдөлгөөгөө шигээ та хэлдэг шүү дээ. Тэр яг үнэхээр үнэн үг байхгүй юу? Харин биднэрт бол арга нь байна. Энэ аргыг ашиглаад та өөрөө өөрийгөө эдгэнэ гэдэг. Таны яг энийг ингэж хэлдэг. Тэгэхээр нөгөө хүн чинь анхандаа нөгөө намайг эдгэнэ гэсэн энэ хүмүүс эдгэнэ гэсэн одоо нэг бодолтой ирсэн болвол би өөрөө өөрийгөө эдгэх юм байна гэдэг. Одоо эхэндээ нэг юм ойлголт аваад байгаа байхгүй юу? Тэгээд энэ ч өөрөө имлэг биш юм байна. Гэт. Одоо бүр ховжиж хэлэх юм бол та эдгэрэл гэдэгтээ барианд орох гэж байгаа бол 90% танаас шалтгаална. 10% нь буюу одоо ингээд бид нараас манай чиглүүлэгч багш нараас хичээлээс хөтөлбөрөөс шалтгаалах юм байгаамаа гэж энэ ойлголтыг үл эхэнд нь маш сайн өгөөд байгаа. Энэ өөрөө угаасаа гол цөмөн байгаа байхгүй юу? За тэгээд одоо команд дангаалт за танхимын анги аль нь ч вэ хүмүүс ингээд ороод одоо ингээд үнэхээр нэг үр дүнгууд нь маш сайхан гарч байгаа. Тэгээд би ялангуяа нэг сайн үр дүн гаргасан хүмүүстэйгээ эдгэрлийн өргөөгөө нэг подкаст хийсэн бас ингээд гаргаад байгаа шүү дээ. Тэн дээр манай хүмүүс сайн харжлаа байгаа. Үнэхээр тэр эдгэшгүй гэсэн асуудалтай хүмүүс нь яаж эдгэрсэн, тэр бисероцтой, тэр хавдартай хүмүүс яаж эдгэрсэн, ялангуяа төлхөө тэмэрхүү хүмүүсийг бол танхимын анги эдгэрэл, команд дангаа хөтөлбөрт ороод эдгэрсэн хүмүүсийг бол тэр юугаар бол төлхөө танилцуулаад тэгээд яваад байгаа. Тэгэхээр чин таны ярианаас би нэг ингэж бодлоо. За та өөрийгөө эдгэх юм шүү. Бид нар таныг эдгэж өгөхгүй шүү гэд хүн орж ирэхээр та бол тэгж ойлголт юм байна шүү дээ. Тэгэхээр чин хүн чин өөртөө итгэлгүй байгаа шүү дээ. Энэ намайг эдгэж өгөх газар гэж бодоод ирээд ирж байгаа шүү дээ. Тэгээ за бүтэхгүй юм байна. Би өөрийгөө эдгэж гэж юу аах вэ? Эднэр бол эдгэхгүй маань гэд яваад өгөө тэгээд борлуулалт юм уу юм шиг. Ер нь бол үнний үнцэндээ гол нь хэлж байгаа. Яг тэр хүн чинь ирсэн гэдэг чинь нэг ийм шалтгаантай байгаа байхгүй юу? Энд хүмүүс ороод эдгэрдэг юм байна гэдгийг сонссон нөгөө подкаст үзсэн ч юм уу хин нэгэн хамаатан цаад найз нөхдөд ч юм үнэхээр яваад эдгцэн гэдэг зүйлийг сонссон мэдсэн учраас ирж байгаа. За гэдэг үнцгэн байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр за манай энэ эдгэрлийн өргөөн дээр ирээд эдгэрлийн судалбарт хамрагдаад хүмүүс эдгэрж байгаа юу гэвэл эдгэрж байгаа. За яг дистралтай нөгөө гэж байна. Манай эдгэрлийн өргөө бол эмнэлэг биш гэдгийг та ойлгоорой гэж байгаа. Тэгээ ямар хүмүүс ирээд байгаа гэхээр нөгөө хүн чинь мэдчихэж байгаа байхгүй юу? Өвчтэй хүмүүс хөвчлэн ирээд байгаа юм байна. За. Тэгвэл тэр хүмүүс нь ирээд яаж байгаа вэ гэхээр эдгэрээд байгаа гинэ гэж байгаа. За тэгэхээр энд нэг сони юм болоод байгаа асуулт гарч ирж штэ. Энэ их сони юм болоод байгаа. Эмнэлэг биш. Гэхдээ энд яхаа гөр хүмүүс юм хичээл сонсож байгаад эдгэрж байгаа. Каван дангаа хөтөлбөрт авах юм бол тэр бүр ганцаардсан тэр VIP бүр 24 удаагийн уулзалтыг хийж ийж эдгэрж байгаа. За та ингээд намайг эдгэх үү гэж асууж байгаа юм бол уучлаарай би мэдэхгүй гэж хэлнэ гээд шудраг хэлчихдэг юм шиг. Мэдэхгүй. Хүмүүс ирээд эдгэрж байгаагүй л эдгэрж байгаа энэ бол баталгаа нотлоготой. Харин та эдгэрэх боломж байгаа гэвэл 100 биш 1000% боломж байгаа. Энэ бол үнэн үгүй л үнэн. За гэдгийг ингээд ерөнхийдөө жоохон шудраг маягтай хинт хэлчихэд байгаа. Зөв. Тэгээ энэ ойлгож хэлэх юм байна. Тэн шүүр нөгөө бараа зарах гэж байгаа юм шиг тий. Энэ өстой найдвартай таныг эдгэн. Мөнгөний авах гэж байгаа юм нэг тиймэрхүү маркетинг явуулбал сурчлагаа явуулбал зүгээр юм шиг. Тий. Өстой будаа болгоно гарцаагүй эдгэн мөнгөө л аваад тэр гэх. Гэх юм бол явахгүй байгаа юм байна л гэж. За тэгээд таны эдгэрлийн явуулж байгаа тэр эдгэрлийн өргөө гэдэг подкастуудыг чинь бол бас хаяа нэг хальт харж байхад үнэхээр хачин сонин өвчнөөсөө эдгэрж байгаа
хачин сонин өвчнөөсөө өөрийнхөө өвчээр ингээд эдгэрж байгаа. Тэгээд эдгэрлийнх нь гол нь нөгөө хичээл дээр бас ярьдаг штэ. Эдгэрх сонин биш ээ. Яг тий. Тэгээд эдгэрчээ цаана нь байгаа амьдрал нь чухал. Тэгээд тэр нөгөө өвчнөө эдгээчээд тэр цаана нэг амьдрал нь гоё болцсон те. Тэгээд өчигдөрхөн над дээр бас нэг хүн гүйж орж ирсэн. Тэгээд нэлээ юм эдгэрлийн өргөө рүү орохдоо бол нэлээ юм том дарга, нэлээ ааг омхтой нөхөр би орсон. Тэгээд эдгэрлийн өргөний сургалтуудад яваад би өстө нам боосон гэдээ ярьж ирлээ. Тэгээд одоо би ингээд эхнэр мэхнэртэйгээ харилцаа, өр хүүхдүүдтэйгээ харилцаа шал өөр болцсон. Би одоо манай эхнэр мэхнэр хүүхдүүд намайг бараг танихгүй байгаа гэдээ ярьж. Тэгээд эдгэрхийн цаана гарч байгаа тэр нэг амьдралын гоё үр дүн, амьдралын гоё жин хүнлэг чанар те, эдгэрлийн нэг юм гоё юмнууд тэнд явуулаад байна шүү дээ. Тэр байдлуудаас та ингээ харахад тэндээс ер нь ямар сонио ач юм болж байгаа юм. Тий. Яг л одоо энэ үйлсээр танхимын анги дээр бүр илүү гоё мэдрэгддэг багшаа. Танхимын анги дээр хүмүүс эхлээд нөгөө одоо чигтүүлнүү яана янз бүрээр ингээд ирдэн тийм өөрөө зориод ирнэ. Ирээд танхимын ангийн хичээлдний 2 3 өдөр яваад ирсний дараа энд үнэхээр их сэтгэл нь татагдаж яг миний нөгөө сэтгэлийн хүч дотоод зүйл маань ингээд мэдрэгдлээ гэж ирэнгүүтээ бушуухан л нөгөө нэг хажуу хавиргаа засах гатал нөгөө хүмүүс рүү нөгөө нэг чи хамрагдаадах гэдэг юм одоо ингээд хилээд эхэлдэг юм байна л та. За. Өөрөө уул нэхлээд ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэрийг нь бол үлээ хэлж байгаа. За ингээд та өнөөдрийн эдгэрлийн өргөнд ирсэн гэдэг бол маш хацтай хүмүүс байна та нар маань. Гэхдээ энэ эдгэрлийн өргөнд эдгэрлийн судалбарт хамраж байгаа хүмүүс эхлээд яадаг вэ гэхээр мэдээж ирүүл хүн бол ирэхгүй, асуудал хүн бол ирэхгүй. Ямар нэгэн асуудал та болчиход ирж байгаа шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүмүүс яах вэ гэхээр тэр өөрийнх нь биен дээр ирсэн өвчин зовлон амьдралдаа тулгараад байгаа асуудлуудыгаа буруутан хин нэг ингэж ярьж ирдэг. Тэр намайг гомдооцсон, тэр намайг тэгж хулигдсан, тэр тэгж одоо намайг зовоогоод байгаа. Тэр тэгсэн учраас би өнөөдөр өвдсөн байгаа, зовж байгаа гэж зүйл ирдэг. Тэгэхээр яах вэ гэхээр за ер нь бол та уучлаарай. Энэ эдгэрлийн насрал хөт гэдэг хөтөлбөр болвол бусдаас бурууг хайдаг хөтөлбөрөөс огт биш. Бусдыг өөрчлөх гэдэг хөтөлбөр бас огт биш. Бусдыг өөрчлөх өрөөсөө огт боломж ч байхгүй байсан. Ганцхан хүнийг өөрчлөх боломж байгаа. Тэр нь хэн билээ гэхээр би өөрөө юм байна гэдгийг хүлээн ширж эхэлдэг. Тэгэхээр би өөрөө юм гэдэг нь одоо бацаахан гэдэг хүн орж ирлээ гэхэд бацаахан хажуудаа бацаахныг гаргаж чагаад энэ бацаахан гэдэг нөхөр юу яаж амьдарч байгаа хүн юм бэ? Ямар шаран шинтэй, юу хийдгийг, ямар ажил албатай, болж байгаа юм уу, бүтэж байгаа юм уу гэдгийг өөрийнхөө гадна гарч чад өөрийгөө судалдаг, өөрийгөө таньж мэддэг юм сургалт байгаамаа. Гэдгийг ингээд нэлээд сайн чинь. Тэгэхээр яг нөгөө хүмүүс чинь яг таны хэлдгээр нөгөө өөрийгөө гаднаас нь харж судлаад ирэхдээ би чинь ууралдаг юм байна, хань ижил руугаа уцаарладаг юм байна гэдэг зүйлийг анзаарч байгаа тэрийгээ яг өөрийгөө зас залруулаад ирэхдээ нөгөө гэрийнх нь танихгүй болоод байна шүү дээ. Өө чи чинь одоо юм бол болоход уурал уцаалаад байдаг чинь яа чи ерэн зүгээр үү гэдэг нөгөө гайхсан шинжтэйгээр гэрийнх нь яг анзаарч эхлээд яг ийм зүйлүүд ерөөсөө яг л болоод байгаа шүү. Яг тийм юм байна л та. Тэгээд энд бол шийдлэх ухаанч нэг төрлийн хүмүүс байдаг штэ. Яг тийм. Шийдлэх ухаанд итэг нэг за юм хичээл цуугаад хүм өвчнөө эдгэн гэж юу юу аах вэ? Би бол шийдлэх ухаанд итгэдэг, эмнэлэгт итгэдэг ч гэдэг юм уу те. Одоо манай зарим эмчнэр хүртэл ингээд л одоо намайг чинь бас жаа үгүйсгсэн хандлага гаргадаг эмчнэр төрөндөө байгаа штэ. Тэгэхээр энд бол яг жинхэнэ цэвэр шинжлэх ухаан явагдаж байгаа гэдгийг ойлгомоор байгаа тийм. Яг. Энэ бол шинжлэх ухаанаас ангид тийм зүйл нэг мухар сүсгийн юм яваад байгаа юм огт байхгүй. Харин цэвэр шинжлэх ухаан. Одоо хэн нэгэн шинжлэх ухааны хүн намайг шинжлэх ухаанч биш юм хийж яана гэж шүүмжлэх юм бол тэр хүн өөрөө шинжлэх ухаанч биш хүн гэсэн. Шинжлэх ухааныг ойлгоогүй хүн гэсэн. Өнөөдөр шинжлэх ухаан өөрөө энийг биологи гэдэг чинь хүний итгэл үнэмшлээс хамаардаг юм байна гэдгийг дэлхийн эрдэмтэн батлаад гарч ирж шүү дээ. Квант физик гэдэг ойлголт чинь өнөөдөр энэ юмс чинь энерги юм байна гэдгийг баталж харуулж шүү дээ. Бодол энерги, үг энерги. Бодол энерги, үг энерги. Тэгээ сэтгэл зүйн шинжлэх ухаан одоо энэ гормон гэдэг зүйл чинь даавар биеэр гараад байгаа даавар гэдэг чинь бодис шүү дээ, тийм ээ? Химийн бодисууд явж байгаа шүү дээ. Тэр химийн бодисууд чинь хүний сэтгэл санаанаас хамаарад
Нөгөө адреналин байна уу, серотонин байна уу, нөгөө стрессийн гормонууд гэдэг шүү дээ, тий. Эднэр байна уу? Юу байна? Тэд нар чи өөрөө хүний бодол санаа сэтгэлээс хамаарат бий болоод байна. Тэгээд тэр нь биеийн бүтцийн арилгыг өөрчлөөд өвчлүүлэх үү, эрүүлжүүлэх үү гэдгийг шийдээд байна гэдэг чинь өөрөө айлч талаасаа явсан шинжилгээ ухаан дээр очно. Энийг үгүйсгэж байгаа хэрэгцээ эмч байвал, хэрэгцээ шинжилгээ ухааны хин нэгэн хүн байвал та өөрөө шинжилгээ ухаанч биш шүүгээ биш утга хэлчмээр л байна. Зүгээр яах вэ? Юмыг гаднаас нь хараад шүүмжлэх бол амархаа манайхаа. Одоо монголчууд бид нар бие бинийгээ одоо шүүмжлэхгүй биш, шүүмжилж хэмэлж сураагүй биш те. Зүгээр орж ирээд дотор нь орж ирээд өөрийн биеэрээ энд юу болоод байгааг үзэх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Яг юу болгодгийг нь мэдчээ шүүмжлэх хэрэгтэй. Мэдчихэд тэгээд тэр асуудал байвал асуудлыг гаргах хэрэгтэй. Одоо ингээл зүгээр л гаднаас нь харчаал эднэрээсээ ингээ буруу юм хийж яана гаал тагаал нэг юм нэг сенсацийг дэх гэж оролдож байгаа тохиолдлууд бол бас ингээд гараалаа авахгүй юу. Тиймэрхүү зүйлүүдэд та бас одоо нэмж хэлвэл юу гэж байна. Тий, яг одоо нэг саний шинжлэх ухаанч гэдэг хүмүүс бол байгаа, ирдэг. Яагаад ирж байгаа гэхээр нөгөө нэг станыг эцсийн найдар гэсэн утгаар ирж байгаа. Тэгвэл нөгөө шинжлэх ухааны үүднээс бол үгүйсгэстэй байгаа шүү дээ. Тэгээд одоо яах вэ гэхээр танаа энэ хүмүүс чинь ямар хүмүүс ажилтгийг, танаа багш чинь ямар мэрэгжилтэй, та нар тэр нь одоо үзүүлэх харуулах диплом гэрчилгээ байна уу? Ямар арга хөтөлбөрөөр яваад байгаа ингээд иймэрхүү юм асуун шүү дээ. Тэгээ яг бид нар өмнө нь хэлнэ. За манай багш бол нэгдүгээрт бол эмч биш ээ. Хоёрдугаарт ам биш. За багш бол яг хүнд үзүүлж харуулахны ганц хоёр диплом байна уугүй байна гэж хэлдэг юм аа. За тэр бол сонирн биш гэж багш хэлдэг. Юу сонирн бэ гэвэл яг энэ хүний сэтгэл гэдэг зүйл өөрийнх нь одоо биен дээрээс өвчний их үндэс юм байна гэдгийг бол судалсан 10 гаруй жил. Тэгвэл өвчнийг үүсгэж байгаа юм бол буцаагаад өвчнийг эдгэж болдгийм байна гэдгийг нь өөрөө туршаад хэрэгжүүлээд энэ олон мянган хүнд үр дүнг нь гаргаж явцсан ийм хүн байгаамаа манай багш. Манай энэ нэвтрүүлгийн өргөн дээр байж байгаа хүмүүс бол янз бүрийн хүмүүс. Ерөөсөө 9 жирийн мэрэгчлээ хүмүүс байгаа. Гэхдээ бид нар ямар ч их сургууль мургуул одоо яг энэ чиглэлээр их юм их сургууль мургуул төгсөж диплом аваагүй хүмүүс байгаа. Яах вэхээр энэ хөтөлбөрт орж ирээд өөрсдийнхээ яг биен дээр тулсан тэр амин насан тулсан асуудлуудаа энэ сэтгэлийн хүчээр багшийн хөтөлбөрт орсныхаа хүчээр тэрийгэ давж чадсан хүмүүс нь үндсэндээ ямар ч ихтэй сургуульд ороод авахгүй тэр дипломыг амьдралынхаа туршлага туулал бие мах бодороо давж туулаад гарсан ийм хүмүүс энд ажиллаж байгаамаа. Тэгээ өөрийнхөө одоо биен дээр, гэр бүл дээр, мөнгө санхүү дээр тийм ээ энэ болгосон амар амгалангаа Монгол улсынхаа 1 сая гэр бүлд хүргүүл ямар вэ? Тэгвэл бид нар юу болох вэ? Яг ийм сайхан өгөгдлийн одоо өгөх сэтгэлээрээ энэ сайхан Монгол орно гэсэн сэтгэлээр хүний төлөө гэсэн сэтгэлээр л энэ хүмүүс ажиллаж байгаа ийм л хүмүүс бид нар байгаамаа гэл ингээд тэр хүмүүс тэрийг шилдэг. Яг нөгөө шинжлэх ухааны талаас нь бол та яг шинжлэх ухааны хүн байх юм бол та нөгөө бүх зүйл энерги гэдгийг мэдэх үү? Энерги устдахгүй, шинээр бий болохгүй, алга болохгүй, ганцхан боломж байгаа. Тэр нь нэг төлөв байдлаас хувирах, нөгөө төлөв байдал руу хувирах. Энэ өдөр шинжлэх ухаан мөн үү? Та энийг мэдвүгээр мэднэ гэж байгаа. Тэгэхээр яг энэ шинжлэх ухаан өнөөдөр яг энийг л бид нар хэрэгжилж байгаа. Хүний үг энерги, бодол энерги. Яг тэр энергийн хувиргалт өвчин ч гэсэн өөр энерги нэг юм хувирцсан хувирал энерги хувирал. Тэрийг нь дахиад яг хувиргаж болох л энэ аргыг энэ хэрэгжилж байгаа. Энд нууц бол байхгүй зүгээр энгийн хэний ч гэсэн мэдээлэл юм байгаад байгаамаа. Гисэн өнцгөөс нь ингэж тайлбарж хэлдэг шүү дээ. За гоё тайлбарлаж байгаа юм байна те. Үнэхээр хүн нэг боловсрал диплом гэж байгаагийн утга учир нь юу юм бэ гэхлээр чинь тэр нэг төрлийн ажил үйл хэрэгт мэрэгшгэл утга учир нэг байгаа байхгүй тийм ээ. Тавхандаа одоо нэгтлэн бодогч гэхээр тэр байгууллагын санхүү нэгтлэн бодохыг яаж хийдэг гэдэг тэр ажил дээр мэрэгшээд тэгээд тэрүүгээр мэрэгшээрээ чи нэг зах цухаас нь сураад авлаа шүү маа гэдэг диплом батламж өгж байгаа дээ. Тэгэхээр миний бол намайг хүмүүс ямар мэрэгчлээ бэ гээл. Одоо миний мэрэгжил сонирн биш байхаа. Би яг мэрэгжил гэж хэлэх юм бол диплом үзүүлэх гэхээр надад одоо өөртөө диплом алгаа. Яагаад тэгэхээр вэ штэ? Миний мэрэгшсэн зүйл юу юм бэ гэхээр таны түрүүний хэлсэн хүний ухамсар оюун санаа гэдэг зүйл чинь бие махбодтой ингэж нөлөөлт юм байна.
хүний энэ ухамсар сэтгэлгээний төлөв байдлууд хүний мөнгөтэй байх, мөнгөгүй байхын шийдт юм байна. Ажилтай байх, ажилдаа амжилт гаргахгүй шийдт юм байна. Ухамсар оюун санаа гэдэг чинь өөрөө нэг ийм хачин сонин шин чанартай бүтээгч хүч хүн болгоны дотор байдсан байна гэдгийг ухаж таньж мэдээд тэгээд энийг ингэж ашиглавал ингэж эрүүл мэндээ сайжруулт юм байна. Ингэж ашиглавал ингэж эд баялгаан сайжруулт юм байна те. Амжилт бүтээлээ сайжруулт юм байна гэдэг тэр арга барил туршилтууд дээр нэг юм мэрэгсэн хүн гэж би өөрийгөө хэлэх байхгүй юу. Тэгээ энийг маань одоо баталгаажуулаад диплом олгочдаг аттестат сертификат үнэхээр энэ эзэмшээ гэдэг хүн энэ дэлхийн хаа нэгэн газар манай Монголд нэг тийм яам тамгын газар байвал би одоо шалгуулад тийм баталгаа дипломыг би авчмаар байгаа. Дааж чинь өөрөө энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Монголд байтгаа дэлхий дээр байхгүй шүү дээ. Ийм мэрэгшил гэдэг юм те энийг батламжлах газар байхгүй шүү дээ. А зүгээр би өөрөө л байгаа байхгүй. Гэхдээ би хэлдэг байхгүй. Гэхдээ би чадж байгаа юм чи яах юм? Би мэдж байгаа чадж байгаа гэж хэлэхгүй тэгээд чадахгүй байгаа шиг юм. Бодлоо ярих юм. Тэ яг ийм учраас энд бол мэрэгжил сонирн биш. Энд зүгээр л тэ чадж гин баталгаа энэ хүмүүсийн үр дүнг л харах хэрэгтэй байна. Тэгээ яг энүүгээр өөрөө би одоо бас тоглоомын дөрмөө зохиохоос аргагүй болчихж байгаа байхгүй юу? Одоо манай ментор манай шавнар гэхэд чинь 9 зэрэг багш байж ажилгүй мэрэгжилгүй ч хүн байгаа олон дотор тэ. Гэхдээ энэ мэрэгчлийг тэг баталгаажуулчих диплом нь байхгүй, их сургууль нь байхгүй. Тийм учраас би өөрөө л одоо энэ хүмүүсүүдийг бий болохоос аргагүй шүү. Өөрийнхөө дүрмээр тоглохоос аргагүй шүү. Тэгээд өөрийнхөө өвчнийг эдгээгээд үнэхээр бас ингээд энэ тал дээр авьяастай бас нэг хүн чинь нэг хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байх хэрэгтэй байдаг байхгүй юу? Хүнд нэг тус рөгчих гээд байдаг тий. Манай ингээд ментор болъё гэсэн хүмүүсүүд гарч ирдэг шүү дээ би хэлдэг шүү дээ. Хүний төлөө гэсэн сэтгэл дотор ч байгаад байвал хүн тусалчмаар санагдаад байдаг. Хүнд нэг гоё юм нэг өр өгөөжтэй тустай дэмтэй юм хийчихээрээ хүнийг баярлуулчаараа өөрөө бас баярлаад байдаг те. Нэг юм сэтгэл зөөлөн чанар танд байвал ментор болж болно. Тэр бол ангаах өвдсийн үзүүр сэжүүр таны дотор байна гэсэн үг. Тэгээ яг л ийм сэтгэл зүрэхтэй ийм хүмүүсүүдийг энэ ажил дээр мэрэгшүүлээ, заагаад, сургаад, чиглүүлээд, дадлага хийлгээд те. Тэгээ нэг хүн дээр ажиллахаар болж байна уу болохгүй байна. 2 3 4 5 10 хүн дээр ажиллаа. Би чи ерөөсөн хүний өвчнийг ангаагч сэтгэл зүйг нь ухамсарын засч байж чадах юм байж тэгээд ингээд дадлага сургуульд хийгээд өөртөө ихтгэлтэй болоод ирэхээр нь окей болж байна. За одоо кавант ангаагч болъё гэд. Ингээд явж байгаа ийм байгаа гэдгийг манай үзэгчд бас ойлгосоо гэж бодож байна. Яг тийм. Тэгээ би бас нэг юм дахиад бас нэмээд хэлчихмээр санагдаж байна. Би ерөөсөн яг энэ боловсролын өнөөдрийн боловсролын систем тогтолцоо гэж байна шүү дээ дэлхийн нийтийн тий. Яг энэ систем тогтолцоогоор яваад нэг тийм боловсрол эзэмшээд сүйтгэсэн юмс надад байдгүй. Би магистр биш, доктор биш, би ерөөсөө ямар ч боловсролын цал зэрэг тийм ерөөсөө байхгүй. Эрдмийн зэрэг янз бүрийн юм хамгаалаагүй тий. Гадаад дотоодод ихтэй сургууль төгсөөгүй. Цэвэр нэг юм Монголын эгэл бор хүний мөн чанартай хүн байхгүй юу? Малч ухаантай хүн байхгүй юу ерөөсөө тий. Тэгэд энэ нь өөрөө ямар хорвоо дэлхийн ямар хилэмж байж болох юм бэ гэж би бодохоор зүгээр л энэ Монгол хүний тарих гэдэг зүйл, Монгол хүний ухамсар сэтгэлгээний хүч чадал гэдэг зүйл ийм байдимаа гэдгийг л дээд тэнгэрүүдтэй Монголын харсан даасан тэнгэрүүд харуулж өгж байгаа, иш үзүүлж байгаа ийм үзэгдэл гэж би бас хаяа боддгийг. Тэгээ энийг ингээд би гэдэг те энэ жаргаа өгш гэдэг нэг хүн гачинчгтэйхэн эд шидийн өвдөс чадвартайдаа хийгээд байгаа юм ерөөс биш байгаа тоохгүй юу. Гэхдээ энэ цаанаасаа бид нар нэг юм гоё үйл хэрэг аяараа ингээд өрнөд байгаа. Тэгж би бүгдийн л зүгээр жоох ингээд л байгаа юм ерөөсөө байхгүй байгаа одоо тий. Тэгээд гэрлийн өргөө гэгт чинь та удирдаад манай хэдэн менторуд байгаа бах тэнд тэгээд үйл ажиллагаа явж байгаа шүү дээ. Би одоо тэнд чи хошуу хурууч нэмэрлэхгүй байна тий. Сардаа нэг удаа очиж хошуу нэмэрлүүл нэмэрлж जैन тэгэл ингээд байж. Тэр энд энэ Монгол хүний язгуур чанар гэдэг юм чинь өөрөө альч боловсрал энэ дэлхийн ямар ч их сургуулиас илүү гарах боломжтой нөөц хүч биднэрт байна шүү. Яг гэдгийг зүгээр бид нар бол танимаар байгаа, мэдмээр байгаа. Яг хөө энийг одоо цаг хугацаа бол харууландаа л гэж би боддөг шүү. Тэ одоо яг эдгэрлийн өргөө байгуулагдсанаар одоо сая хэллээ шүү дээ. Ингээд үзүүлэг харуулах диплом алга. Одоо ингээд яачих юм газар налга гэдэг.
энийг юу нотлох вэ гэхээр яг энэ шинжлэх ухаанч талаас нь гэх юм бол одоо бидний эдгэрлийн өргөө байгуулах гэсэн зорилго юу гэхээр нөгөө эдгэрлийн баримтууд л одоо бидний өмнөөс ярих байна. Яг үнэ тий. Өмнө нь бол яг онлайн явуулах дээр бид нар чи онлайнэр өчнөө сайхан хүмүүс би эдгэрчлээ. Тийм шинжилгээ хариултыг гарсан гэл тэр хүн л яриад байхаас биш нөгөө баримтууд үндсэн цуглуулахгүй л яваад байсан шүү дээ. Тэгэхээр одоо бол эдгэрлийн мөргөн дээр ялангуяа энэ каван танхаа хөтөлбөр танхимын анги тэгээ онлайны хүмүүс ч гэсэн яг эдгэрэл гаргасан юм бол тэр баталгаа нотлохотой тэр шинжлэх ухаанаар нь тийм ээ тэрүүгээр нь гарсан баримтууд одоо ингэ цуглуулж эхлээд явж байгаа учраас энэ баримтууд л одоо жинхэнэ баталгаа нь болж нөгөө диплом нь болж л өмнөөс хэлэх байх таа л гэж бодогдоод байгаа шүү дээ. Тийм баримт цуглаж байгаа юу одоо? Цугларж байгаа шүү дээ. Аха. Одоо хэдэн хүний баримт? За одоо яг нарийн сайн тоог нь мэдэхгүй манай эхний каван дангаалтны 50 орчим хүмүүс хамрагдсан. Дараагийн 2 дугаар ээлжинд чинь бас 70 80 хүн гээд явж байна. Тэгэхээр эднэрийн баримтууд ч болоод ерөөдөө 6 сарын хөтөлбөр байгаа шүү дээ манай каван дангаалт чинь. Тэгэхээр дүүрээгүй байгаа. Тэгэхээр дүүрэх үед нь одоо 4-5 сараас нь эхний яг эцсийн баримтууд ингээд гараад эхэлнэ. Гэхдээ одоо яг баталгаа нотлохоотойгоор гарцсан одоо баримтны нэг гэсэн манай одоо эдгэрлийн өндөр очиод үзэх юм бол манай одоо хүний гавьяачд доллар хэмжээлд баримт цуглуулсан дэс маягаар гаргад үзүүлэх баримт зөндөл үзүүлнэ. Ааха зөв тий. Яг бидний нөгөө зорилго байгаа шүү дээ эдгэрлийн өргөн дээр тий. Эмнэлэг болвол за найдваргүй. Андгаахаар наадах чинь идэхгүй. За одоо жишээ нь бисрац гэж байхад чи ангаах бол ячдахгүй л байгаа шүү дээ. Арьс цайралтай өвчин сахар чихрийн шижинж гэдэг юм уу тий. Ингээд энэ ангаахаар бол ангааж чадахгүй байгаа тийм өвчнүүдийг баримтыг аваад эдгэрчжээ гэсэн баримтыг бас тэр эмнэлгийн байгууллагаар нь шинжилүүлээд ангаах эдгэж чадахгүй гэсэн баримт нь эдгэжчээ гэсэн хоёр баримтыг нь нийлүүлээд ингээд нэг 1000 баримт цуглуулах бол зорилго байж байгаа шүү дээ. Тий. Тэгээ энийг хэдүүлээ ингээд тоолоод яваад байгаа гэсэн одоо та бол тэр ажил дээр жоохон муу ажиллаад байгаа юм шүү. Тоогоо мэдэхгүй л яваад байгаа шиг байна тий. Тэгээ ингээд энийг бол яс тоо аваад за бид нар одоо ингээд 5 баримттай болчлоо шүү, 10 баримттай болчлоо, 20 30 100 болчлоо шүү. 100 хүнийг ингээд яачлаа шүү, хавтаст хийгээд тий. Ингээд энэ бол одоо статистик бидний диплом чинь тэр л болно шүү дээ тийм ээ. Батламж бол тэр л болно. Энийг одоо хэдүүлээ хийх хэрэгтэй байгаа юм шүү дээ. Ингээд хийцэн цагт бид нар одоо нөгөө шинжлэх ухаан ярина уу, юу ярина уу, тэ гадаад дотоодын хүн ярина уу, ба энийг үзээл гэдэг юм. Баримт бидний өмнөөс ярина, үрдүн бидний өмнөөс ярина гэдэг чинь болох гэдэг шүү дээ. Энэ өөрөө эн чинь үнийн юм чинь бид нар тэ батлах асуудал байхгүй юу? Тэгээ хүнд ямар нэг юм худлаа юм ярьж, худлах юм ярьж, хүнийг аргалж ингэж явна гэдэг бол энэ чинь байж боломгүй асуудал шүү дээ. Гэтэл тийм биш ээ. Зүгээр л баталгаа нотолгоон л байхгүй болохоор эргэлзээ үсээд байна гэдэг асуудал байна. Тий. Яг одоо л тэр зүйлүүд байгаа юм л та. Тэгээд одоо ингээд хүмүүс эдгэрлийн өргөн дээр ирээд одоо үнэснээ гол зорилго нь эдгэрчийл гэж зорилготой ирдэг шүү дээ. Тэгэхээр таны нөгөө гол одоо биднэрт шанартай хийж зааж чиглүүлж байгаа зүйл тэр хүн эдгэрх нь бол зорилго биш шүү гэж хэлдэг их чухал байгаад байгаа. Эдгэрчээд яах гээд байгаа гэдэг чинь өөрөө гол зорилго байгаа шүү дээ. Бид нэр эдгэрх бол зүгээр л өнгө хэсэг. Гэтэл цаан чинь яах гэж хүн болж төрсөн хүн болсныхан тэр зорилгыг олж таньж мэдээд түүн рүүгээ чиглэсэн амьдралын хэв одоо маяг ажил амьдрал бүх зүйлийг тэр нэгтгэх асуудал чинь хамгийн чухал байгаа шүү дээ. Тэгэхээр эдгэрх бол таныг эдгэх бол бидний зорилго бол биш болж тараад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр юу л юм байгаа байхгүй юу? Энэ зөв хүн өөрөө бүтээгч чанартай, хүн өөрөө хувь зээгийн гартаа хатгамаар байгаа шүү дээ. Хүн өөрөө амжилт бүтээлээ хүний төлөө өгсөн сайн сайхан үйл хэргийг бүтээмээр байгаа шүү дээ. Ингэж нийгэмдээ үнэлэгдмээр байгаа шүү дээ хүн чинь тийм ээ. Ингэж өсөж өндиймөр байгаа, ингэж сүнсэн бие мөн чанараа хөгжүүлмээр байгаа шүү дээ. Ингэж хүн гэгэрмээр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сургалтын маань хичээлийн маань гол цөм агуулга зөвхөн эдгэрэх биш, эдгэрсний дараах тэр нэг хүн гэдэг мөн чанараараа бурханлаг гэгээлэг хүн болж тэр амьдралыг нэг ингэж цогцлоох чадамж суух тухай юм л яригдаад байгаа байхгүй юу? Бидний гол философи юу вэ гэхлээр зэрэг зовлонгоороо дамжуулаад, өвчнөөрөө дамжуулаад, асуудлаараа дамжуулаад хүн гэдэг бүтээгч мөн чанараа тань. Хүн гэдэг бурханлаг гэгээлэг тэр мөн чанараа тань. Өөрийнхөө дотор байгаа шүү дээ, тийм ээ. Ингээд амьдралыг цогцлоо, сайхан амьдр.
Энийг л бид нар өвчнөөр нь дамжуулж ухааруулах гэдэг гол ажил бүгд юм байгаа. Энэ мэдлэгч нь бол яаж ирсэн бэ гэхээр дээхэн үедээ энэ шашнаар дамжиж олгодож ирсэн мэдлэг байхгүй юу? Тийм ээ. Одоо манай монголчууд бол яадаг гэдэг тэнгэр гэж जैन те тэнгэр шүтлэгтэй тэнгэр мэнгэргээд ингээд явж जैन. Одоо бүдийн гүн ухааны тэр гэгээрэл бясалгал гээд ингээд явж जैन те шашнаар дамжиж ингэж хийж. Христийн шашин ингээд ямар ч шашин ялгаагүй энэгээр хорвоогийн мөн чанарыг шашнаар дамжуулж таниад ухамсар гэгэрлийн төвшин өсөж шít. Тэгвэл өнөөдрийн бид нэр ингээд аль нэг шашинд шүтээд явах ч аюу хэцүү болчиход байна шүү дээ. Тэгэхээр зүгээр зовлонгоор бол дамжуулаад таньж л та. Ийм л философинд л яваад байгаа. Энэ өөрөө манай монголчуудад маш сайн тохирох арга барил юм байлээ. Манай монголчууд ч ерөөсөө тэнд нэг ухаантай гэгэнтэй хүн шашин янз бүрийн шашин номлол сургаал гаргалаа гэхэд тэрлүү бол нэг явж хашаанд нь ордгоо. Тэр хүнийг судалдаг, энэ хүнийг судалдаг, энэ хүнийг энэ хідээс бүгднгээс нь авах юм аваад ингээд маш хурдан цаг товчилчдаг. Тийм арт хүн байгаад байгаа байхгүй юу? Язгуур бидний монголон гэдэг мөн чанар маань тийм. Бид нар тэр болгон тэр одоо бусад шашнуудын тэр үзэл философт ороод нэвчээд тэндээ ингээд гацчдаг арт түмэн язгуур мөн чанар нь бол биш. Яг. Зүгээр авах зүйлээ аваад Монгол гэдэг энэ нэг сэтгэлгээний чадамжин дээрээсээ хурдан цаг товлж ингэж гарч ирдэг. Тийм л юмнуудыг бол энэ хичээлүүдээр олох ёстой юм байгаа. Тэгээд би бол боддог штэ. Удахгүй энэ яг цаг хугацаа бол мэдээж шаардна те. Одоо эн чинь удаагүй байна л дээ. Бэрлийн өргөө маань нэгдээд бүр сар жилч болоогүй байна. Хэдхэн сар болж байна. Тэгээд удахгүй яах вэ гэхлээр штэ. Ийм амьдралын түүхээ ярих хүмүүс гарч ирнэ гэж бодож байгаа. Ямар үг гэхлээр би ингээд ер нь өглөө хүлээгээд хэвтэж ялаа. Гэсэн чинь би одоо эдгэрлийн өргөө энэ хичээл энэ ухамсарын боловсрал энэ юмнуудыг аваад өнөөдөр би ийм тэр бомтон болцсон явж байна. Өнөөдөр би ийм тэ амжилттай ололттой энэ бизнесийгээ явж байна. Өнөөдөр би ингэж нэр алдрыг олоод явж байна. Тэгээд магадгүй энэ эдгэрлийн өргөө магадгүй энэ хичээл ухамсарын энэ мэдлэгийг би аваагүй бол өдөрт амьдрал дээр байхгүй л хэзээ өгцөн байх байлаа. Ч гэх юм уу тий. Ийм хүмүүс ирээдүйд маш олон болж гарч ирэх олон болно тий. Яг ийм болгохын төлөө бид нар ажиллах хэрэгтэй. Зөвхөн хүний өвчнийг эдгэн гэдэг чинь тий. Эрүүл байна гэдэг чинь өөрөө хүний язгуур мөн чанар болохоос ш амьдралын зэрлэг шүүхгүй тий. Яг тий. Тий. Хүн гэдэг энэ амьтан чинь бол ерөөсөн зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай байт юм байна. Заавал өөрчлөлт хувирах шаардлагатай байдаг. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр бид нар өөрийгөө дотроос нь ингэж өөрчлөхгүй бол байна штэ. Амьдрал гаднаас тулан шаардлагатай хариулдаг. Өвчин өгнө, зовлон өгнө, өр шир өгнө, санхүүгийн асуудал дарамт өгнө, тэ амьдралын одоо хагцал салалт бүтлгүүтэл өгнө. Ийм байдлаар гарцаагүй өөрчлөгдөх хувирах тэр булан руу өөрийг чинь шахаж байгаа байхгүй хорвоо. Ингэж шахаж хагаад өөрчлөлтөнд орох нэг боломж байна. Ерөөсөө хүн бол өөрчлөлт гэдэг зүйл бол гарцаагүй заавал байх ёстой. Хоёрхан боломж байна өөрчлөгдөх. Нэг нь бол гаднаас ирж байгаа энэ амьдралын шахалт шаардлагаар хувьслын замаар өөрчлөгдөх нэг арга байна. Хувьслын замаар. Тэр нь яг хөөхлөөр амьдралаас ингээл асуудал тохиолдолоо шүү дээ. Тэрийг харсаар гал за энэ юу нь болохгүй юм байна гэж нэг ухаарна шүү дээ. Хувьслын замаар ингэж өөрчлөгдөх зам бол сая жилд шаардаж магадгүй. 100 жилд шаардаж магадгүй. Нөгөө дайрны онлоор генийн хувьсэл чинь ингээд те мутацад олон мянган жилийн турш өөрчлөгддөг гэдэг шиг. Хувирч өөрчлөгдөх нэг зам байна. Тэр нь гаднаас ирж байгаа энэ өвчин зовлонгуудыг харангуутаа миний энэ юм өөрчлөгдөх ёстой юм байна гэдээ өөрийгөө өөрчлөх юм бол дотроосоо өөрчлөгдөх юм бол хувирч өөрчлөгдөнө. Гаднаас нь шахалтаар ингээд байгаа хүлээж авахгүй яваад байгаа хүн бол одоо хувьслаар өөрчлөгдөж байгаа. Тэ? Хувьсэл хувиргалт бол хоёр өөр байна тий. Ингэж л зайлшгүй өөрчлөгдөх шаардлага болоод байгаа юм байлээ. Тэм учраас бол бид нэр хүнийг зөвхөн өвчнийг эдгэх биш. Яг өнгөлөж авахтай амьдрах тэр боломж руу түлхэх ёстой. Миний одоо энэ явж байгаа үйл хэрэг бидний энэ сайхан олон шавнар гайхалтай ингээд чадварж иж जैन. Та бас эдгэрлийн өргөн дээр бас харж байгаа. Тэр талаараа бас ярил зүгээр байх гэж бодож байна. Тэгээ ерөөсөө хүнийг нэг ингээд
өнөөдөр нэг хинч биш байсан хүнийг магадгүй аригчин тамхичин өвчтэй зовлонтой хэн нэгэн хүн байсныг маргааш гигантэн маргааш тэр бумтан маргааш бол тийм ээ авиастан бэлэгтэн болгож хөгжүүлж гаргаж ирж чадах тийм нэг хүний нэг юу гэж хэлэх юм те хүний инженерүүд те хүнийг тэр сайхан амьдралыг бүтээдэг инженерүүд холноороо гарч ирэх шинжтэй болоод байгаа байхгүй юу сүүлийн үед манай менторуд болоо. Тий. Одоо яг таны сайн хэлж байгаа дээр манай энэ хөтөлбөрийг хүмүүс нэг өвдсөн хүмүүс суудаг хөтөлбөр юм байна гэж ойлгох магадлал байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг өвдсөн хүмүүс биш өвчнийг эдгээдэг хөтөлбөр мөн үгүй мөн. Гэхдээ өвчтэй биш харин ч эрүүл хүмүүс олноороо суух хөтөлбөр гэж би нэлээд хэлдэг дээ танхи хэмээхэн хүмүүстэй. Яагаад гэвэл эн чинь өөрөө зүрх сэтгэлийн боловсрол, даалдах ухамсарын боловсрол, жамын боловсрол тийм ээ хүн яаж амьдрах ёстой. Энэ бие цогцыг яаж авч амьдрал ахыгаа яаж авч явбал би илүү аз жаргалтай нөгөө төрөүний хэлдгээр эрүүл болчоод яах гээд байгаа зүйлээ өвдөхгүйгээр н орж ирээд баргалж ойлгоод авчих хэрэгтэй хөтөлбөр байгаа байхгүй юу. Би энийг өвдөх юм байна гэдгээ хараад авчих шүү дээ. Яавал өвдөхгүй байгаагаа ойлгоод авна. Тэгээд яах гэж амьдраад байгаагаа энэ хөтөлбөрт орж ирээд нөгөө хүмүүс өөрийгөө олно энэ төр гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө олно гэхээр өөрөө бол хайчаагүй шүү дээ. Яг байж л байгаа шүү дээ тийм. Яг энийг өөрийгөө олно гэхээс илүү өөрийгөө танина гэсэн үг хэрэглэмээр санагдаад байгаа байхгүй юу. Бусдыг бол бид таниад идэг тэр тэгдэг хүн ингэдэг хүн тийм ааштай хүн гэхдээ өөрийгөө танихгүй. Тэгэхээр энэ хөтөлбөр бол ийм хөтөлбөр юм аа гэдгийг хүмүүс сайн ойлгоод харин ч манай хүмүүс маш олноор хамрагдах хэрэгтэй байгаа. Тэгээ яг таны дөрөвний хэлдгээр үнэхээр яг тийм тохиолдолд сая эдгэрлийн 3 дугаар баяр боллоо шүү дээ. Өсөлт өргөл тэн дээр ч гэсэн бас нэг ирсэн хүн сүүлд ингээ надад руу манай эхнэр дамжуулж ирсэн байна лээ. Бас ингээд өөр амьдрах сонирхолгүй болцсон. Би энэ бол яг зүгээр тийм ээ одоо яг л энэ хорвоо ертөнцөөс би явъя гэдэг юм шийдвэртэй байсан хүн өнөөдөр хөтөлбөрт орж ирээд тэгээ та нарын баянаар би өнөөдөр ингээ те өдөө зэрэгтэй явж амьдрах хүсэл эрмэлзэл олж авлаа баярлалаа гэдэг манай эхнэрээ дамжуул хэлчихээ тэгээ таны хэлдгээр яг ийм хүмүүс бол маш их олноор гарах нь бол үнэхээр тодорхой байгаад байгаа. Энэ зүйлийг бол бид нар өнөөдөр энэ сургалтыг явуулаад багш байж байгаа юм биш бид нар байж байгаа юм биш ерөөсөө ийм боловсролыг зүрх сэтгэлийн боловсрол, даалдах ухамсарын боловсрол, жамын боловсролыг яаж 1 сая гэр бүлд хурдан хүргэх вэ гэдэг асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ жүднээс бол бид нэр тэр үнгүй ивент арга хэмжээ зөндөө явуулж байна. Тэгээ одоо тантай дээр ингэж ярилцаад байгаа шүү дээ. Их буурал дээр одоо бүтэн сайдар болгох бид нар үнгүй ивент өдөрлөг хийгээд байгаа шүү дээ. Яг энэ эдгэрлийн дасгалжууд танхимын ангижил яаж явагддаг талаар. Тэгэхээр энэ үйлийг Монгол улсынхаа 330 сум 21 аймагт бас ингэ нэвтрүүлмээр байна. Тэнд яах вэ? Бас үн төлбөргүй. За болж игэл тэр нөгөө сумынх нь одоо засаг захиргааны тэр соёлын төвөө сайхан гаргаад өгчвөл одоо соёлын төв чинь бидний соён гэгэрүүлэх л одоо зориулттай одоо төрөөс гарч өгч байгаа байр сав шүү дээ. Тийм ээ. Тэр байр саванда ард түмэн сайхан цуглараад бид нар энэ дээрээс одоо технологи ашиглаад тэр дэлгэц юмараа ингээд шууд хичээл хөтөлбөр үнгүүгээр нь Монгол улсынхаа хүмүүст хүргээд тэгжиж тэн дээрээс хүмүүс яах вэ? Нөгөө өөрийгөө олж одоо олох биш өөрийгөө таньж аваад амьдрал ахуйгаа яаж өнгөтэй өтөө явуулах вэ? Яавал өвдөхгүй байх вэ? Яах гэж би ирсэн бэ гэдэг юм аа. Тэн дээрээс илүү хурдан олж аваасаа гэдэг юм зорилгыг тантай ингээ ярилцсан. Тэрийг л одоо бид дарих хугацаанд нэвтрүүлэндээ гээл дотроо төлөвлөөд л байж байгаа шүү дээ. За зүйтэй тий баярлалаа. Яг үнэ энэ эдгэрлийн өргөний маань ойрын үеийн зорилго гэвэл энэ байж байгаа тийм ээ. Бид нар бүтэн сая өдөр болгон сум орон нутагтаа цуглараад соёлын төвдөө ч юм уу ингээд цуглаад тэгээд бид нар эндээс нь онлайнаар бол эдгэрлийн тасгалжуулалтын хөтөлбөрийнхөө хичээлүүдийг өн төлбөргүй явуулаад за тэгээд тэр сум орон нутагтаа бидний энэ хичээлийг ингээ өн төлбөргүй суух боломж бол байгаа. Гагцгүй тэн дээр бол орон нутгаас нь хандах хэрэгтэй байгаа тийм ээ. Орон нутгаас нь манай иргэд маань юм уу, сум орон нутгийн удирдлагууд нь юм уу бидэн рүү одоо за манай бацаахан захирал руу хандаад манайх одоо төв дээр ийм хийя байр савыг бэлдэж өгөө гэж ингэж хандах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол бид нар бол одоо тэр олон сум руу хэн хаана юу бидний хүлээж авах уу юу мэдэхгүй учраас бас чадахгүй тий. Тэгээ ийм зорилго бол бид нарт бас байгаа. Тэгээд энийг одоо сайхан сонсож бусдад ингээд сайхан гэрэлгээ буян түгээ хийх хүссэн хүмүүсүүд бол манайхан нар бас холбогдох байхаа гэж бодож байна. Оройн үед бол ийм зорилготой байгаа юм байна. Цаашдын манай эдгэрлийн өргөний зорилго чиглэл хаа хүрээ. Тий. Ер нь бол 21 аймагт эдгэрлийн өргөөгөө байгуулна гэсэн зорилготой байгаа шүү дээ. Тэгээд одоо ажлууд бол эхэлсэн явж байна. Манай одоо он гарснаас хойш манай Сэлэнгээд арга хэмжээ зохион байгуулагдсан. Манай Сэлэнгийн одоо төлөөлөгч менторууд маань бол үнгүүгээр
5 өдрийн хичээлээ танхимаар ингээд бүр хэд хэдэн удаа ингээд явуулаад одоо хүртэл явуулж байна. Багнуурт одоо бас манай хүмүүс бид нар очиж ивентийг хийсэн. Бас одоо танхимынхаа өнгө хичээлийг явуулаад эхэлсэн байж байна. Эрдэнэтэд одоо багш бид нар бөөнөрөөс очлоо шүү дээ. Эрдэнэтийн хүмүүст бас 3 өдөр арга хэмжээ хийсэн. Тэгээ Эрдэнэтэд одоо бас цагаан сарын дараачаас бас танхимынхаа хичээлийг 5 өнгө хичээлээ танхимаар явуулах гэдэг манай үйлдвэрчний хөвлийн холбооны байр танхимаа ингээд өнгө ачлаарай гэд гаргаад өгчихсөн. Ингээд энэ мэдчлэн дараагийн аймагуд бас ингээд захиалгаа өгөөл ингээд явж лээ. Тэгэхээр яг ойрын 1-2 жилдээ багтаад ер нь 21 аймгийнхаа төвд бид нар эдгэрлийн өргөөнийхөө салбарууд байгуулагдана гэдэг юм зорилго бол тавьсан. Тэр үгээрээ бол бид нар яг энэ зөрчилдлийн боловсрол энэ үйл хэрэгээ нөгөө сая гэр бүлтэй яаж одоо хурдан хүргэх үү гэдэг л алхамдаа илүү одоо хурдтайгаар хүрэх байхаа л гэж зорилго тавьсан байж байгаа. За ингэж л одоо монголчууд бид нар бол бэлэг оюунаар ертөнцийг гэрэлтүүлэх цаг айс байна гэж манай эдгэрлийн өргөө бол бэлэг эрдмээр дэлхийг эмчлэх юм зорилго тавиад одоо сайхан үйл хэрэг өрнөж байгаа. Манай эдгэрлийн өргөн дээр одоо гол явж байгаа хүмүүсүүдэд бол нэлээд үр өгөөж өгж байгаа хамгийн тэр нэг гол бүтээгдэхүүн гэх юм уу те гол үйл ажиллагаа нь бол каван тангаах хөтөлбөр байгаа юм байна. Яг тэрний цагаар бол нөгөө хүүхдийн сургалтууд каван коуч бас явна те. Тэгэл танхимын анги йог мог ажиллаж байгаа штэ. Йог шүү юу ажиллаж байгаа те. Ер нь бас ингэж ажиллаж байгаа. Гол энэ каван тангаах гэж хөтөлбөрийг маань хүмүүс бас сонирхоод асуугаад тэгээд тэр их үнэтэй байна гэсэн нэг юм гомдол бас гаргаад байгаа юм байна. Энэ дээр одоо та ямар хариулт өгөх вэ? Аа. За тэгээ. Тэгэхээр түрүү нөгөө хэлсэн манай хөтөлбөрт хамрагдах юм 4 сонголт байгаа. Үнгүүгээс нь авахлаад үнэтэй гэдэг нь ярьсан шүү дээ. Хамгийн үнэтэй нь гэх юм бол одоо энэ каван тангаах хөтөлбөр. За энэ маань бол яг хөтөлбөр гэж хэллээ тийм ээ. Энэ бол өөрөө сургалт биш. 6 сарын цогц хөтөлбөр байхгүй юу? За энэ 6 сарын цогц хөтөлбөр нь өөрөө 10 сая 800 мянгаар одоогоор үнэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ дотор нь юу байгаа вэ гэхээр нийтдээ 24 удаагийн ганцаарчсан болон бүлгийн уулзалтыг нөгөө нэг хүн дээр 2 багш зэрэг ажиллаж байгаа. Тийм. Энэ эрчимжүүлсэн 2 сар дээр нь буюу эхний 2 сар дээр нь бүр эрчимжүүлсэн VIP эдгэрлийн өрөөнд үндэсний үнжин. Тэгээд яг танхимын ангийн хичээлийн 50 хоногийн хичээл гэдэг 2 сар сурдаг. За дээр нь нэмээд яг гэхээр манай нөгөө эрүүл мэндийн зөвлөхийн үйлчилгээ нөгөө энэ чин одоо нөгөө шинжилгээнд дээр нь дүгнэлт гаргаж байгаа гэсэн үг. Тэр орж байна. За нөгөө эдгэрлийн өргөшөнд одоо тэр 4 барилга байшин одоо зардал одоо өчнө түрээс мөрөөс өчнөө зардал гарч байгаа шүү дээ. Тэр орж ирж байна. За йогийн хичээл бас нэмэлтээр орж ирж байгаа. За та бас сардаа нэг удаа очиад тэр хүмүүстэй нэг удаа ингээд уулзаад өгчдөг. За манай эдгэрлийн өргөний зөвлөх мөрөн багш битээр ирж гисэн дээр танхимын хичээл дээр нийтээ бас 7 нэг удаа ороод бас ингээд бадсан чиглүүлсэн хичээл ном ордог. Тэгэхээр энэ 10 сая 800 мянга бол зөвхөн тэр багш нарын ганцаарчсан уулзалтын үндсэндээ үнэлгээ байгаа. Бусдууд нь яг бүгдөө ингэ үнгүй бэлгэнд ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ ч өөрөө 6 саргаа сартаа байгаа юм бол үнэхээр одоо хямдхан гарна. Энэ бол харин ч цаашдаа бол үнэн шин бол өсөх. Гэхдээ бол яг бид нар эдгэрлийн өргөн дээр энэ хөтөлбөрийг бол одоохондоо яг хөгжүүлэл яваад байгаа гэсэн үг. Энэ бол одоо эцсийн байдлаар ингэ бүрэн цогцсон болчлоо гэсэн юм одоо хэлэхгүй. Ягаад гэвэл бид нар өдөр болгон хөгжүүлж байгаа байхгүй юу. За тэгээд яг би хэлдгээ. За та онлайнаар 1 2 3 сар ИД 1 2 3 сурах юм бол нэг сая 300 мянга хүрхтэй гүтэй байдаг юм аа. Үүнтэй хариуцлах юм бол манай каван тангаах хөтөлбөр магадгүй 10 дахин үнэтэй сонсож байгаа байхаа. Гэтэл нөгөө түрүүний 9 жирийн гадна дотногоо яваад өчнөө олон зуун саяар мөнгө төгрөгөө өрсөн хүмүүс байж байгаа шүү дээ. Одоо би яг чихэд өнгөрсөн жил дээр ээжтэйгээ одоо Гуанжуур ингээ 2 удаа ээж байгаа нэг хийн имчилгээнд авч явахад тавдартай. 2 хон удаа яваад бид 200 сая төгрөгийг зарцуулаад ирсэн. Гэтэл энэ 100 сая төгрөг зарцуулах хугацаа чинь сар өрөх хугацаа болж байгаа ш нэг сар гарантай ч юм уу. Энүүтэй харьцуулах юм бол яг 10 дахин хямдхан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол асар одоо ингээд хямд үн байгаамаа гэдэг зүйл ингээд хоёр талаас нь ингээд хэлээд байгаа даа. Тий. Дээр нь яг юу л та нөгөө гэр бүлийнхэнтэй ингээд уулз. Тэгэлгүй яг ганцхан нэг юм сургалт
байгаа юм шиг. Тэгэл нэг 10 сая үнэтэй юм шиг ойлгохоор задлаа дотор нь харахаарч одоо их олон маш олон юм болж байгаа. Хоёр багш тулж ажиллаж байна. Тийм ээ. Тэгээд эмчин яаж байна? Гэр бүлтэй хамтарсан уулзалт хийдэг. Тэр хань хижээл үр хүүхдүүд нь юу байна? Тэгээд 6 сарын онлайн хичээлийг өдрөлийн өргөнөөс гараад гэртээ очиход нь онлайн хичээлийг өөрөө болон гэр бүлийнхээ сонсох нь ингээд байж байна, тийм ээ. Тэгээд эдгэрлийн өргөө орж ирж байна. Та очиж оролцож байна. Яг тэр хүний өвчнийг үүссэн сэтгэл зүйн шалтгааныг арилгах бүх талаас нь яг ингээд оролцож байгаа байхгүй. Тийм учраас энийг багц хөтөлбөрөө гэж ингэж хэлээд байгаа юм. За ингээд бид хоёрын ярилцах цаг маань ингэсгээд өндөрлж जैन. Тэгээд хоёулаа сайхан ярилцлаа. Эдгэрлийнхээ өргөний үйл ажиллагааг дотор нь орсон юм шиг сайхан тайлбарлаад өгчлээ манай сайхан захирал. Тэгээд үнэхээр одоо та зөвхөн өвчтөй гэлтгөө эрүүл байгаад энэ бэлэг оюуны боловсролд суралцаж Монгол хүн бэлгээрээ гэж өвд дээдс маань загсны учир утгыг нь та тайлж өөрийн зүрхэндээ мэдрий гэвэл өөрийн чин дотор байгаа тэр нэг гайхамшигт эд шидийн хүч, ухамсарын хүчээ сэрэж ашиглаж амжилтаан эд баялгаан сайн сайхан амьдралаа зохицлоо гэвэл манай одоо эдгэрлийн өргөө за тэгээд манай одоо шавнырын маань явуулж байгаа сайхан үйл хэргийг дэмжиж оролцоосоо гэж хүсэж байна. Үнэхээр Монгол хүн бэлгээрээ мандан бодрог учиртай, Монгол хүн бэлгээрээ энэ дэлхийн ертөнцийг гэрэлтүүлж гийгүүлж дэлхийн ертөнцийн хөгжилд хувь нэмэр оруулах хэвээр ийм бошгыг бол өвд дээдэс маань бидэнд үлдээжээ. Монгол хүн бэлгээрээ гэдэг энэ нэг өгний утга учирыг тайлж байгаа өргөө бол манай эдгэрлийн өргөө байгаа юм шүү гэдгийг та бүхэндээ дуулгамаар байна. Тэгээ манай бас нэг шав тэгжсэн шүү дээ. Багшаа та бэлэг эрдмийн өргөө гэж нэрлэх байсан чинь эдгэрлийн өргөө гэж жоохон буруу нэрлэлчээд байна. Эний чинь сүм гэж хүмүүс хараад байна гэдэг намайг зэвэлжсэн. Тэгэхээр Монгол хүний бэлэг оюуныг гэрэлтүүлэх, бэлэг оюуныг сэргээх, бэлэг эрдмийн өргөө болсон эдгэрлийн өргөндөө одоо манай сайхан бацайхан захирлын өдөрдөж байгаа тэр өргөөгөр зочлоорой гэж өрөөд энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Тэгээд баярлалаа та бүхэндээ дараагийн дугаар хүртэл баяртай. За баярлалаа.